Нүүдэлчдийн ахуйн соёлын гайхамшигт өв Монгол гэр нь олон мянган жилийн тэртегээс үүсч одоогийн хэв шинжинд бүрэлдэн хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт ирсэн билээ. Тэгвэл гэр хэмээх ханат цагаан өргөө маань Монгол гэр бүл бүрэлдэн тогтнох үндэс суурь нь болсон хэмээн судлаачид үзэж байна. Гэр маань гэр бүлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сайхан Монгол гэрийн маань тэр Төв Азийн төвд нэг 6000 гаруй жилийн өмнөөс үүссэн хос гэр бүлтэй амьдрал үүсгэсэн байна. Гэр бүл маань гэрийг үүсгэжээ. Тэгээд гэр маань эргээд гэр бүлдээ төлөвлөжээ. Гэрийг үүсгэснээр гэр маань гэр бүлийн гишүүдийнхэн гэр бүлийнхнийхээ аштай сайхан амьдрах орчин нөхцөл нь одоо болж өгсөн байна. Тийм ч учраас тэр эрцгээс гэр бүлтэйгээ хамт энэ сайхан Монгол гэр маань одоо өөрчлөгдөлгүй шахам явсаар өнөөдөр хүрч ирсэн ийм л одоо түүхт юм байна. Тэгэхээр энэ олон зууны турш явж ирэхдээ энэ гэр маань төдийлөн өөрчлөгдөг онцлогт. Тэгээ үүнд нэг гайхамшиг нь орших болов гэж би бодож байгаа. Тэгээ ер нь дэлхийгээр Монгол гэр бүл таарсан байна. Бэлгэн дөгсөн, зарсан ингээд таарцсан байна. За ийм нөхцөлд энэ бол бидний Монгол өвөг дээдсийн одоо үнэт өв, гайхамшигт өв. Энийг одоо ингээд дэлхийгээр тарахыг хорж чадахгүй. Гэхдээ бид гол цом бүтээгчд нь болж ирсэн, хадгалж ирсэн учраас яаж өөртөө яг бодит байдлаар навч явах уу гэдэг дээр их анхаарах цаг болж байгаамаа. Тий. Гэрт суудгүй ч гэсэн гэрээ сайн мэддэг, тийм ээ. Гэр маань ийм юмнаас бүтдэг, ийм зүйл гэдгийг манай хойч үеийнхэн мэдэж явмаар юм одоо гэдэг санаа зовж явдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо энэ шавар орон сууцнд удаан хугацаар амжсан энэ төвлөрд олон ихтэй бас энээс болж гарах сүргүүр давхар болно шүү дээ. Та нэг хоёрдугаар ингэж өндөр өгсөн орнууд нь ерөнхийдөө нөлөөний соёлын эрт одоо бидний энэ нөхөс бол үндсэндээ одоо нэг натуралж гэрэл гэсэн ойлголт байгаа шүү дээ. Тийм учраас Монгол гэр одоо гэж сонирхож байна. За ялангуяа одоо гадаад орн Монголын соёлын өдрүүд бол Монгол гэр гэж сонирхож Монгол гэрийн одоо ямар гайхамшигтай архитектурын бүтээл ямар гайхамшигтай өв уламжлалт болтойг харж байна. Тийм учраас Монгол гэрт байна гэдэг нь тэр хүн чинь гэрт байхад одоо тэр гэрийн орчин бол их одоо суурин соёл ерөөс илүү за тэрний байгаль цаг ууртын хаан дэрх одоо манай жуулчдад гэрт байхад бол жуулчд бол ерөнхийдөө гэр сууцыг сонирхоод шүү дээ. Яа тэр өөртөө галлаад үлддэг галын илч гэж юу л дээ тийм өөртөө өглөө орой байгальтайгаа ойрхон байгаас ахуулаад бүгдээр ойрхон харилцаанд надаж ойрхон байдаг тийм ээ. Энэ нь бол одоо халуун цэвэр ямар бүх дулаан гараа өөрөө зохицуулдаг энэ талаас нь үзэхээс гадна Монголын соёлын өв уламжлалт гэсэн дэр энэ өв уламжлалтыг бидний Монгол гэр бол тогтож байгаа шүү дээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрч нүүдлэн амьдардаг байсан монголчууд маань суурин амьдралтай болсон ч Монгол гэр дэлхийд дахинаа танигдаж үүгээр ч зогсохгүй орчин үетэй хөл нийлүүлэн хөгжсөөр байгаагийн нэгэн илэрлэл нь энэ юм аа. Машины багажинда эвхдэг гэрэн хийгээд дуртай газраа барьж суух боломжийг нээн олж тэрнийг амьдрал ахуйдан хэрэглэж байгаа нь бахарх үүртэй. Тэгээд орчин үед чинь нөгөө хүмүүс суурин амьдралд шилжчихсэн. Бараг нөгөө нүүц суух юм байхгүй болчихсон. Тэгвэл яг хөө тэр нөгөө нүүдлийн тийм уламжлалт болохоор тэр гений мэдээлэл маягтайгаар дамжаад ирчихсэн. Тэгээд бид нар болохоор ингээд ямар нэг шинэ газар руу нүүж очмоор юм шиг тэр тийм санагдах юмнууд бол байдаг л та. Тэгээд ер нь нэг тийм машин багтаад дуртай газар очиод барьчихаар тийм гэр хийгсэн бодол төрсөн. Тэгээд энэ гэрийг хийх явцад бол үнийг бол мэдээж богиносгож болно. Тооныг бол бас хаалгыг бол богиносгож болно. Жижигрүүлж өвчж болох юм чинь геометрийн зөв төрстэй. Тэгээд бус юмнуудын ерөнхийд нь шийдээд тооныг жижигрүүлсэн. Ингээд 16 хэсэг хуваагддаг болоод тэгээд ийм эрх шиг хэлбэртэй болсон л доо. Тэгээд ухсахад бол маш хурдан 30 секундэд ухсарчаар болгоцсон. Тэгээд хамгийн сүүлд нөгөө ханаа шийдэж чадахгүй бодол яваад байсан л та. Нэлээд удаан болсон. Тэгсэн чинь сүүлдээ нэг юм хан явж байгаа дундуур нь тараад давхарлаад тасан чи их айтхан болчихгүй. Тэгэл үндсэндээ ерөөсөө гэр хийх ажилд шулуудаад орцсон л доо. Өөрийнхөө мөрөөдөлд нэг тэх юмсан гэдэг Монгол гэр ингээд хийчлээ. Нэгэнт ингээд авч явахад авсаархан хөнгөн энэ нэг 65 мл өмлж байгаа. Одоо энэ гэр бол. Тэгээд тийм учраас нөгөө жуулчд ирчгээд сонирхоод авч явахдаа шууд онгоцоор авчихдаг байхгүй. Тийм учраас ерөөсөө төвөөж тараахт их амарх юм байна. Тэгэд хурааж барих юм уу хурааж өгөхөд баг зайлшгүй хурдан хугацаанд хийж учраас тийм учраас бас нэг юм гадныхыг аваад байгаа.
Тэгээд ерөнхийдөө тэрнээс үүдэлтэйгээр санаа төрсөн л дээ. Монгол гэрийн бүрээр ерөөсөө дэлхийг хамгаална гэсэн нэг тийм жоохон омгшуу маягийн бодол төрдөг. Ер нь бол миний мөрөдөлтөд Алтан уулын бэлттэй. Жишээлбэл байгаль талын ирэг дээр одоо Бүжи уулын бэлтч үү юм уу Монгол бариатай байх юм бол их гоё харагддаг. Энэ гэрт одоо монголчуудын бүхэл өнөөдөр алдагдаад байгаа соёл, заншил, гүн ухаан тийм уламжлалт, удамжил бүх юм чинь Монгол гэрт зохицоор явсан. Тийм учраас энийг одоо бий болгож ирсэн Монгол гэр гэдэг бол нүүдэлчин монголчуудын соёл иргэнштэй монголчуудын хувьд өнөөдөр одоо төв суурин иргэнсэн энэ одоо бидний суугаад байгаа суусаас илүү их одоо амьдралд арах ийм одоо архитектурын сонгодог бүтээлч. За одоо бол тэр гэрийг маш гоёмсог сайхан гэр өдөндөө бол тийм нэгдээд энэ чинь бас хүний оюун ухаан, уур ухаан шаардсан ийм одоо гоёмсог урлагийн шинжтэй ийм одоо гэрүүд байна шүү дээ. Тэгэхээр энэ нь бол зөвхөн монголчуудын зөвхөн хүн оргоных оромжоос гадна энд маш том зүйл монголчуудын соёл заншил өв уламжлалт энэ чинь бүрэн тогтсон. Нэгдүгээр тул энэ чинь энэ нутагт гэр бүлүүд үүсээ тийм ээ. Тэдний ажтай тухтай тийм амьдрах нөхцөл нь болж өгсөн гэр. Онцлог энэгээр бид бахарах ёстой. Хэрвээ гэр байгаагүй өөр хэлбэртэй ч юм уу байсансан болоод сайхан ёс заншил бахарх зүйл бий болж чадаач үгүй ч гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт гэр нь өөрөө одоо их сонин өөрөөр хэлбэл архитектур конструкцтэй. Өөрөөр хэлбэл буулгаад барихад, ачаад явхад, хийхэд хялбар өвөрмөц ийм арга ухааныг өвөг дээдс бүтээсэн. Ийм арга ухаанаар бүтсэн учраас бид энд бахархаж явахаас өөр яах вэ? Өргөн үүдийн өргөж ороод, өндөр босгыг алхаж ороод, баруун авдрыг нээж үзвэл, барсын арьс, баавгай чон, үнэг булга, хярс мануул, хүдрийн арьс хүртэл цөм бүрэн түүнийг мэлай. Зүүн авдрыг нээж үзвэл, зүйл бүрийн эрдэн, зүсмэл торг, шагмал цай, нэхмэл бараа хүртэл цөм бүрэн, хойд авдрыг нээж үзвэл. Хуйгаар торг, хунзаар цай, хулсан лимб, хуур ятга, биер янтай, бичиг данс, шагай шатар, шагай нум, эрийн зориг, эвийн цав, хурд морины хусуур, хур сүлийн боолт хүртэл цөм бүрэн түүнийг мэлай. Буман ард тай бужигнаж, түмэн ард тай түжигнэж, төр засган батчиж, төрсөн цэцэг нь хаврын цэцэг шиг дэлгэрч байхын үрдийн сайхан өрөөлийг өндөр дуугаар өргөн дэвшүүлэх хэмээн өрөөгөөд Монгол бахархал нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нүүдэлчин монголчууд маань ханат цагаан гэрээрээ дэлхийг хамгаалах болтугай.